Надад ингээд энийг яриа банд минь гэд хэдэн донёш орж ирээд тэгээд би буцааж мөнгөний шилжүүлээд ярихгүй байх уу яах уу гэж бодсоор тэгээд тэгж бодож байгаа тэр мөнгөөрөө копи аваадсан л да. Тийм болохоор энд ингээд ярих гад байж байна. Чигш. За эхэлцгээе. Энэ анги нэгэн сонирхолтой дурсамжаар эхэлдэг. Бүр жоохон байхад чивг ер нь ангийнхаа од хүүхэд байв. Аргагүй л дээ. Аав ээж нь хоолны газартай гэхээр хүүхдүүд шууран шүү дээ. Гэхдээ л манай хүн хизээний хажиг байсан юмдаг. Харин жив маань аавгүй ээж нь үргэлж ажилтай. Нэг ёсны хайраар дутсан хүүхэд байв. Харин тэр нэг нартай өдөр энэ хоёр найзууд болж Чивгийн аав ээж түүнд эцэг эхийн хайрыг илүүчилсэн юм. Чивгийн ээж үргэлж хоёуланд нь хоол бэлдэж өгч анхаарал тавьдаг байлаа. Хоёр бандтай айлшгал. Чив Инсүү хоёр тохиолдлоор танилцсан бол Живэн Инсүүг харсан өдрөөсөө л нууцхан харж явсан. Гэхдээ Живэн хаа ажиж ухаантай. Тэр өөрийгөө энэ цувралын гол дүр биш гэдгийг мэддэг байсан юм. 4-р ангийн төгсгөлд Чивэг үжилхийг орхиж явдаг да. Инсүү жахлахыгаа юу төлөвсөнг ойлгож энэ их ёс зүйгүй үйлдэлээ. Аль нэг нь доромжилсан хэрэг болно. Та уучлал гуйх хэрэгтэй гэд үргэлж загнуулж ирсэн хүн нь ахлахыхаа өмнөөс ганц сайхан шөргөөцөлтөд авлаа. Инсүү хэдий юу олсонг мэдэхгүй ч нэг л буруутай мэдрэмжтэй үлдчихлээ. Их сургууль сурж байхад Чивэг Инсүү хоёр маргалдаад хэдий Инсүүгийн буруу байсан ч Чивэг бас уучлалт гуйгаагүй гэдэг. Сул дорой харагдахгүй тул шүү дээ. Эсвэл сайн сурагчдын сул тал нь гэх юм уу? Харин Чивэг чи надад л наад үгээ хэлэхэд болно. Би үргэлж боцоод ирнэ гэж анх Инсүү хүнээс уучлал гуйж байв. Маргааш нь зураг авалтууд ч яваад Инсүү ажил хэргийн үүднээс Чивэгтэй ярилцах, цаашлаад уучлалт гуйх хэрэгтэйг нь. Гэхдээ миний буруу өдөр байхгүй гэд явж байсан хоолны газар ажиллаулдаг найзтайгаа таарчихлаа. Нөгөө талд Чивэг зүгээр олчихсан байж байна. Харин тэр зураачийн өрсөлдөөний талаар менежер нь анханасаа мэдэж байж ер нь бол гадуур яригадаад байгаа зургийн маргааныг цэгцлэх сайхан боломж шүү дээ. Тэр хүндээ Чивэгийг тэгэд панаалчихнаа. Зураг авалтууд ч үргэлжилсээр Инсүү уг нь хөрхийн амтан өдрөөс хойш Чивэг рүү залгасаар Чивэг тоохгүй яваад л байж. Живэн чинийг анзаараад ер нь зургийн өрсөлдөөн гэдэр чамд нэг сүртэй зүйл биш үсттэй. Харин чи энэ бүхэнд Инсүүг хамааралтай болохоор л ингэж аашлаад байгаа биздэй гэдэг. Би өмнөх бичлэгтэр хэлсэн дээ. Энэ хүн стил сайн байсаар байгаа гэж. Зураг авалт дуусаад Живэн өөр нэг ажилтаа гээд яваад өглөө. Тэгсэн өнөө Айдолын маань орох нэвтрүүлэг дээр бас хальт ажиллаж байгаа юм байна. Айдол Живэнийг 4 жилийн өмнө өөр нэвтрүүлэг дээр туслахаар ажиллаж байсан залуу байна шүү дээ гээд тэр үеийн талаар ярьж гарлаа. Энэ үед Инсүүгийн найз Солигийн хоолны газар гарах ба хүн бараг ордоггүй хоолны газарт нь хэсэг хүмүүс захиалга өгсөн ч тэрийгэ цуцалчихаж. Тэгээд бэлдсэн хоол хүнсээ ямар муутгалтай биш гээд тань л хамсаатнаа дууд гэд Инсүүд хэлж байна. Харин нөгөө Живэний ажлын охин Чаран нэг хүн дуудчихыг нэ. Тэр Живэгийг дуудсан байлаа. Сэргэлэн байгааз. Бас нэг баруун хашааны айлын санаатай хүүхэд. Ямар ч гэсэн зэрэгцүүлээд суулгаад зураг авалт эхэллээ. Инсүүч дотроо ямар ч гэсэн эхлээд уучлал гуйх хэрэгтэй гэд яг хэлэх гэлсэн Живэг уучлаарай гинэ. Тэгээд өрсөлдөөн бол сүртэй уурлаад байх шалтгаан биш байсан. Дэлгүүрийн нээлтэнд оролцсон гэв. Түрүүнээс хойш санаан зовж байсан Инсүү гайхаж байна. Угаасаа л дандаа хохирогч байж ирсэн төлөвшөөгүй нөхөр ингэхээр аргагүй л дээ. Олон айлын санаатай хүүхдүүдийн дунд том болж байгаа юм байлгүй. Ямар ч гэсэн хоёр талдаа нэвтрүүлэг болон дэлгүүрийн нээлтийг хичээж дуусгацгаая гин. Дэлгүүрийн нээлт 7 хоногийн дараа болох ба маргааш нь Чивэг нээлтэнд оруулах зургийн төлөвлөгөөгөө явуулжээ. Төлөвлөгөөгөөр бол тэр 100 цагийн хугацаанд зураг зурж дуусгах юм. Тэгэхээр өдөрт 19 цаг ажиллах хэрэгтэй гэсэн үг. Ингээд цаг явж эхэллээ. Энэ цагийн хуваар хэдий шахууч Чивэг ер нь ингэж ажиллаад тассан бололтой. Цаг хугацаа журсаар нээлт болохын өмнөөр Инсүү нэг л санаа зовоод Чивэг рүү ярих гэсэн утсаа унтраасан бололтой. Очоод ямар байгааг нь хармаар байсан болохоор ажлын хуваараа шалгах хэрэгтэй гэж шалтгаан өөртөө гаргаад очлоо. 95 цагийн ажиллаа дуусгачихлаа. Маргааш нээлтэн дээр 6 бүрэн дуусгаж зурна гинэ. Инсүүч ирсэндээ сандраад тэгснээ хөөрхөн чавхтай цай аваад ирсэн байна. Маа энийг уучгаад сайн унтаж амраарай гэд явах гэсэн Чивэг гарыг нь бариад авлаа. Тэгээд байж таа. Хоноод яваач гэж байна. Хе бой. Үзэгдэл солигдож ахлах Чивэгтэй уулзаж уучлалт гуйж байна. Чивэгч бас уучлалт гуйгаад ахлах Инсүү тэр хоёрын талаар асуух гэж байгаад болчихлоо. Ахлах гэхдээ юу асуух гэж байгааг нь ойлгоод Инсүүг зөвхөн ажилтны хувьд үнэлдэг гэдэг. Харин Инсүү сэтгэлдээ өөр нэгэн хүнийг харуулснаар 5 дугаар анги дуслаа. Бид өмнөх ангиудаас Чивэгийг хаягдсан гэдгийг мэд сайн. Тэрэндээ ч их гомдолтой байгааг харсан. Нэр хальт далихад энэ ангиудынх нь нэр нь ихэнхдээ алдартай киноны нэртэй ижил байгааз 10 things I hate about you гэлээ. Did you do I know what did you do last summer?
Өөрчн before sunset гэдэл. За. Сургуульд Инсүү найзгүй ер нь хүүхдүүдийг тоодоггүй байсан шалтгаан нь түүний ар гэрийн амьдрал юм. Тэр эмээ дээрээ өссөн ба эмээ нь аав ахих нь өрийг дарах гэж ажилдаг байсан тийм ээ. Ер нь л ядруухан амьдралтай байж Инсүү маань мөнчгөрөөрөө боломжтой айлын хүүхдүүдтэй хамт сураад яваад байгаа болохоор нэг төрлийн хүрээллийн ганц авгарч. Нөгөө төгөөр манай хүнийг ийм бие даасан хүчрэх болгожээ. Гэхдээ нөгөө талд ийм ганцаардсан хүнд амьдралыг нэг л хүн мартагдуулдаг байсан юм. Тэр нь Чэйүг. Түүнтэй уулзах бүр үед, түүнийг харах бүр үед тэр хоромхон зуур энэ амьдралаа умартан эрх чөлөөтэй болдог байв. Гэхдээ энэ эрх чөлөөнөөс газарт буух их хатуу, цагийн ажилч хийж, би энэ өвдсөн эмээгээ жасарч, аавгах гэж тэр нэг хүний өрийг төлж Инсүү маань бүр сүр салдаж байлаа. Тэгээд энэ хоёр талтай амьдралын ганц аав дахиад л гарч тэр бодит байдалтай иргэн газслагдсан юм. Ой. За. Онгодог жоох оролцсон ч нэрэ. Тэгэхээр Инсүү маань ар гэрийн амьдралдаа анхаарах хэрэгтэй болоод салжээ. Өглөө болоход Чэйүг нам унтжээ. Инсүү босоход байхгүй байсан болохоор хоноогүй бололтой. Гэхдээ нэг л юу болсон санахгүй байнгын нойргүй байдаг хүн энэ удаач нам унтаад их л сонирн байв. Нөгөө талд Инсүүгийн эмээ дахиж ажил хиймээр байна гэд Инсүү загнуулаад байж байна. Чэйүгийн аав ээж хоёр ч нээлтэн дээр Чэйүгийг зурна гэдэг талаар сонсоод очих гээд сүйдмээд. Манай хоёр ер нь хүүгээ сайн зурдаг гэхээс тийм алдартай том зураач нь бол гадарлаагүй байгаа юм шиг байгаа. Нээлтийн цагч ойртож Инсүү ажил дээрээ байж байсан гинтгэн өчигдрийн талаар бодоод онов. Энэ их эвгүй байрлал байна тийм ээ. Чэйүгч бие бэлдээд нээлтэн дээр ирлээ. Өөртөө зориулж гаргаж өгсөн өрөөнд харин Инсүү унтаж байна. Цаагуур нь ажлынх нь Инсүүг хайгаад явж байхаар нь чимээг үхэн хаалгаа ачглаа. Тэгээд нэг гардаг юм уу гэснээр Инсүүг хараад суучдаг. Тэгснээр сэрэгтэн дөнгөж орж ирж байгаа мэт дүрсгэж өдөө. Инсүү ч амжилт гээд гараад явлаа. За ингээд хоёр талд зурх үйл ажиллагаа эхэлж эсрэг талын зураач нуа аль хэдийн олон нийттэй харьцаад зурчихсан хүмүүсийг яаж татхаа мэддэг юм байна. Харин Чэйүг бол зурагдаал анхаарлаа хандуулах ба нэлээд хэдэн цагийг зурсны дараа аав ээж хоёр нь ажил руугаа буцахаар боллоо. Гарч явахдаа харин Инсүүтэй тарлаа. Угаасаа л сайн хүмүүс болохоор Инсүүг хараад жигтэйхэн баярлаж байна. Ээж нь гарыг барьж байгаад их хэцүү байсан. Чамч гисэн хэцүү байсан биз дээ гэд Инсүүгийн сэтгэлийг болиглуулад хайчихлаа. Амралтын өрөөнд орж хэсэг тайтгарахтаа өчигдрийн явдлаа бодож байна. Чэйүгтэй хамт гэрт нь ороод цайгаа айгалж өгч байсан. Ядарсан Чэйүг буудан дээрээ тасраад унчгаж. Юу яах вэ? Жохон хүүхдтэй тийм ээ. Ядраад унтчихаж. Ямар ч гэсэн хоёр талд зураачид зургаа дуусгаад Чэйүг маань ирсэн хүмүүстэй өөрийгөө танилцуулаад хүмүүс чуугаж байсан. Шуугаан дээр шуугаа нэмж айдол гарч ирж цэцэг бэлэглээд олонний анхаарлыг ихэд татлаа. Харин Чэйүг нэг санаа зовсон байртаа Инсүү рүү харсаар энэ бүхнийг хөндлөнгөөс юунч харж Инсүүг бодсоор. Хайрын гурвалжин гэхэд арай эрт байх. Энд ч тэгтээ холион бантан болж л байна л да. Айдол сэтгүүлчдэд Чэйүгтэй зүгээр л найзууд гэж хэлсэн гэдэг. Олон нийтийн анхаарлаас болтох гэж тэр. Харин Чэйүг найз гэж хэлэгдэж байгаадаа бахархаж байна гэсэн надын найз болж байгаадаа баярлаж буй хүнийг анх удаага л харж байна гинэ. Ямар ч гэсэн Чэйүг бас бүр таг хөлдөө зангаа гаргачлгүй цэцэг өгсөнд өнөөдөр ирсэнд үнэхээр их баярлаа гэд явуулж байгаа юм. Том ажлынхаа ард гарсан Инсүү маань харин их унжгар хоол идэд байж байна. Ажил нь хүнд хэцүүч биш, гоё сайханч биш гинэ. Яг гоо ажиллаа хийж байгаа юм шиг боловч цаана амьдралаа илэрхийлээд байгаа юм шиг байгаа. Найз нь ч нэмээд чиний нүд галтагаан байгаа үгсэн загсны нүднээс жунжгаар харагддаг гэд хэлээд орхилоо. Инсүү харин өнөөдөр зураг зурж байгаа Чэйүний нүд нь далайн давлгай шиг л хэрнээ хөдлөшгүй мэт байсан гэв. Найз нь харин одоо нэг юм урам өгч чи ч олон зүйл хийж бүтээсэн, чиний дарсан өрийн хэмжээ ямар хилээдэ гэд хөөхөн сэтгэлийг нь татнаа. Инсүү ч нэмж сайхан уусаар байгаа тасарчдаг. Төөнийг хүргээд өгөө өнөөдөр манайх хүнтэй байна гэд найз нь нэг хүн дуудсан жиюн байв. Инсүүг хэсэг унтуулж байгаад сэргэхээр нь хүргэж өгөх үедээ нэвтрүүлгийн талаар ярьсан Инсүү хальт өөрөхийн талаар Чэйүг юу гэж ярьсан сонирхоод байна. Энийг анзаарсан жиюн чи одоо хүртэл Чэйүгт сайн юм уу гэж асуудаг. Энэ үгийг нь бодоод гэрлүүгөө орох гэсэн гадаад нь Чэйүг ирчихсэн хүлээж байна. Нэгнээ харахаараа бишүүрхтгээрээ бишүүрхэж байгаад Чэйүг өчигдөр оройн талаар асуухад Инсүү Чэйүгийг санахгүй байгааг ойлгоод юу ч хэлэхгүй байхаар шийддэг. Тэр орой яасан бэ гэхээр Чэйүг нам унсан ч уугийн нойрны асуудалтай болохоор сэрүүн нойрмгоо ялгахгүй зүүдэлж байна гэж бодоод дахиад Инсүү юу? Инсүү үнэхээр хэцүү байна гэж хэлээд Инсүүгийн зүрхийг болиглуулжээ. За тэгээд гэрлүүгөө орлоо гэсэн Чэйүг бүгдийг санаж байдیں۔ Тэгээд хэдий бид төгс төгөлдөр байсан гэхгүй ч бид одоо энгийн улс шиг нэг нэгэ хэр байгааг асууж
Багч гэсэн анхаарал хандуулж болохгүй юм уу? Гээд Чиюг маань тэр буглаж явсан зүйлээ хэлээд энэ анги дууслаа. Ер нь энэ өвгөд анги ахих тусам том болж илээ. Давс мавс цацаал яваад ирсэн. Чиюг багасаа л асуудлаас маш сайн зогтдог байсан. Аав нь шидэг гэд Инсүгүүдхөд тэгэд болоогүй энийг зөвтгөх шалтгаан нь ямар ч асуудал байсан хүнээс зугтах нь нөгөө хүндээ асуудлыг эрүүлэр бодох боломжийг олгодог гинэ. Гэхдээ яг уу давгүй шалтгаан байна. Харин хамгийн хариуцлагатай Инсү маань ганцхан зүйлээс зугтаасан нь мэдээж түүний хайр сэтгэл. Өчтөр орой Инсү Чиюгийн хэлсэн сонсоод нулимс унагсан ч согтчихж гээд гэрлөг орчихж. Маргааш нь менежер нь Чиюгийн дебютээ хийсэн баярыг тэмдэглэнэ гэд бэлдэж байна. Өнөөдөр нэвтрүүлгийнхэн ч бүгдээрээ ирнэ гин Инсү хүртэл. Нөгөө талд харин нэг л явж өгөхгүй байгаа нэвтрүүлгийн зураг авалтад туршлагатай хөгшин зохиолч орж ирлээ. Жин анханасаа зохиолчод дургүй байлаа. Энэ игчийг цэцгээе. Нэг л тийм опси ананрыг санагдуулсан мэгч байна тийм ээ. Игч 10 жилийн өмнөх нэвтрүүлгийг үзээд Инсү Чиюг хоёрын дундах зүйлийг гадралчхаж тэрэн дээр нь үндэслээд тэрийг нь өөрсдөр нь гаргаж ирүүлэхийг хичээнэ гинэ. Тэгээ цэцгээ игчийн зохиолын дагуу зураг авалт эхлэх гэсэн манай хоёр хоёулаа үйлчлэгийн талаар сонсоод алга болчихж. Та нар нэрэ баримтат нэвтрүүлгийн зохиолч гэж ямар зорилгоо яриад байгаа юм гэж бодож байвал баримтат нэвтрүүлгийн зохиолч бол өмнөх баримт үйл явдал дээр үндэслэн нэвтрүүлгийг хэрхэн хүүрнэн өгүүлэх жанжин шугамыг гаргаж өгдөг хүн гэж тайлбарлаж болох байх. Цэцгээгч тэгвэл энэ хоёрын дундах тэр зүйлийг гаргаж ирэхийн тулд өөр газар тусгаарлаад хамтд нь бичиж гэдэг санал гаргадаг. Харин одоо тэр хоёрыг л олох хэрэгтэй байна. Нөгөө талд менежер Чивнийг ёстой амар хайж байна гэж хэв нэг худлааг хэлээд сууж байна. Инсүгийн найз тэрүүгээр хоол эргүүлсэн шиг энэ хоёр яг үнэндээ Инсү Чивг хоёрыг хаана байгааг угаасаа мэдж байгаа юм байна лээ. Манай хоёр ч хуучны номын сандаа явж байгаа. Таарах ба Чивг сандарсан да хаа гэж. Өчигдөр хин нулимстайгаа холилдоо салсан болохоор ичих нь аргагүй. Тэгж байгаа Чивг явж хоол идийгээд гараад явлаа. Тэгсэн аав ээжигээ хоолны газар дагуулад ирэв. Аав ээж хоёрын ч уухантаас сайхан хүлээж авч байна. Чивг тэгж байгаад өчигдрийн ярьсан зүйлсийн талаар дурсахад би ажил ихтэй хэцүү байсан болохоор үйсэн хэрэг. Болоогүй гэж бодоод өнгөрцгөө. Өнгөрсөн хугацаанд би сайн байсан гэд жоохон хутга юм хэлчихэд явлаа гинэ. Чивг чиний охины өмнө хідэнтэй нугарж байгаа билээ. Юу ч гэсэн аав ээж хоёрын хэлснээр түүнийг хөргөж өгөхөөр явцгаалаа. Гэж бичсэн скрипт маань хатаагүй байтал Чивг чи үргэлж юм байсан. Тийм зүйл болоогүй гэвэл болоогүй юм шиг салыг ихт чинь яагаад гэдгийг мэдэхгүй салж чиний үгээр байж гээд яваад өглөө. Энэ харилцааны доминант нь Инсү байсан нь илт байжээ. Харин ажиллаа хийгээд байж байсан Жиюнтэй найруулагч ах уулзаад тэр хоёр 10 жилийн өмнө ч ингэж алга болж байсан. Өөрөөсөө гарч ирнэ үү гэхээс шамд олдохгүй гинэ. Туслах төрүүдийн талаар ярив. Айдол маань хаяа нэг өөрийнх нь талаар хуурамч мэдээ бичсэн хүмүүстэй уулзаж хүмүүлгээ ажил хийгээд тэдний эсрэг гаргасан заргаа буцааж татдаг юм байна. Тэгсэн өөрийг нь доромжилдог тэр нөхдүүд эннээс болоод хийсэн зүйлээ юм чинээ бодгоо болоод манай хүнийг дахиад муулахыг сонсчихдог. Одоо харин юугээл дахиж ингээд давраана гэхүү бүгднгийнх нь заргыг буцааж татахгүй гээд дахиж ийм үйл ажиллагаач бас хийхгүй гээд яваад өглөө. Хизүү байгаа нь мэдээж энэ үедээ Чиюглүү залгаж хоёр emotional damage-тай нөхдүүд уулзлаа. Юм ярьж нэг таймшруулж айдолыг маань хоёр хүүхэд хараад шок. Манай хүн гарын өсгөө өгөөд явууллаа. Тэгээд айдол би өмнө таны зургийг харж тайтгардаг байсан. Одоо тантай уулзаж тайтгарч байна. Тантай болзон хайртай гэхгүй ч би танд сайн гэд хэлчихлээ. Чиюг идэж байсан зарим гэдрээ унгаа цочирдлгүй яах вэ? Таймширж амжаагүй байтал өнөө фэн хүүхэд ангийнхнаа дагуулад ирж байна. Айдол маань ч баяртай гэд яваад өглөө. Энэ бүхнийг Инсү алсаас харж байсан ба Чиюгийг уурлаад явахт нь санаа зовоод хайгаад ирж. За тэгээд ардаас нь Жиюн жолоод ирж. Энэ хоёр юм ярьж алхнаа. Инсү ч бүгдээрээ миний буруу өдрөг гэсэн юу гэж бүгдээрээ чиний буруу байх вэ? 50 орчим хувийн л гинэ. Ингэж ярьж байгаад Жиюны хайр дурлалын амьдрал руу орчихлоо. Адилхан л ажил төрөл карьер гэж явж байсан юм байж үерхэж байсан. Би чи ер нь л муу залуу өдрөгэд тоохгүй хэлж байна. Жохон ичгүргүй айлгуулчихлаа тийм ээ. Гэхдээ хонглын үзүүрт гэрэл асааж байна. Жиюны хувьд л та. Тэгсэн урд нь нэг хайрцаг өмссөн хүүхэн гараад ирлээ гэсэн энэ Инсүгийн найз байна. Орой Чиюгч гэртээ ирсэн гэр нь нохон ороо. Менежер солигийн хоёр нийлж зад уужээ янз нь. Тэгэхээр Чиюг дээрээ барьж байгаад чи юм уу энэ гэр орон
Маргааш өглөө нь гэмт хэрэг ихэвчлэн шөнөөр биш өдрөөр болдог гэд сүртэй нарратив явж менежер хамаг хувцас хунараа багалж гараад яваад өглөө. Ардаас нь гэмгүү зүлгээ осолж байсан чивгийг бэлчээр дээрээс хонь барьж байгаа юм шиг ачаад аваад явлаа. Нэг уулын ангиар дээрээд боо юм болж байсан. Чивэн бас муухай сарайлаад гараад ирлээ. Тэгэхээр цэцгийн эгчийн зохиолоор таваргалахын яа. Харин 10 жилийн өмнөх нэвтрүүлгээр манай хоёр гэнэт алга болдог шалтгаан нь бас нэгнтэйгээ хэрэлдээд санаа зовоод хичээл дээрээ байж. Тэгж яваад бас номын сан таарсан юм байна. Чивэг уншдаг номоо хальт дурдаж гайхшруулад өчтөр болсон зүйлээсээ уучлалт гуйж Инсүү харин хичнээн хөмсгөө зангидаад ууралсан ч явж хоол идэе гэжээ. Ер нь намайг хулгайлаад нэг аялалд аваад явчихдаг болоосоо гэж боддог хүмүүс зөндөл байдаг байх та. Чивэг харин угийн дургүй ярилцлага өгөхөд дуунч нэг гарч өгөхгүй байлаа. Дүр солигдож манай хоёрын 10 жилийн үе гарнаа. Бас л тэр хүндээ муудалцаад Инсүү салыг хийсэн бололтой. Шалтгаан нь Чивэг тэтгэлгээр гадаадад 6 сар сурах боломж олдсон ч Инсүүтэй байхыг хүсэж. Харин Инсүү гадагшаа яваа гэдэг маргаан гарсан юм шиг байгаа. Чивэг жал хэдийнэ гомдчихсон хувц сунраа бэлдээд байж байх ба Инсүү ирээд түүнийг чирээд аваад явлаа. Чивэгийг одоо юу ч гэх юм хүн ийм тийм гэж яг ан цав тодорхой хэлэхгүй л бол юу ч ойлгодоггүй нөхөр. Тийм болохоор аялын турш Инсүүгийн салыг эсэнг бодоод яваад байгаа юм. Инсүү харин ерөөсөө салахыг хүсэж байгаа хүн шиг харагдахгүй байгааз. Мангар бацсан. Цааш хамтдаа далаа тэнгис үзэж Чивэгийг наймаалжаар айлгаж эцэст нь нэг юм Инсүүг салахгүйг Чивэг ойлголоо. Тэгээд Чивэг хэрвээ дахиж бид муудалцаад салвал миний өмнө ингээд хүрээд ирж байгаарэ гэд түүнд нэгэн зүйлийг хэлв. Би энэний дараагийн хэсгийг үзээд айгүй хинээсэн. Чивэг нэг юм инээж Инсүү зургийг дарах гэж байснаа. Яагаад ч юм Чивэгийг хараад би чамд хайртай юм шиг байна гэдэг. Тэгээд энэ хоёр маань ч өмсөлдсөн юм байна. Тэгэхээр манай хоёрын өнгөрсөнд ийм сэтгэл хөдлөм явдлууд байсан ч манай хоёр юугээл нэвтрүүлэг дээр ярих уу урдын л нэг уйтгартай хэвээрээ байв. Инсүү жин хэвээрээ ингээд энэ нэвтрүүлэгт ороод яваад байх гэж байна уу? Төвхтэй биш байна уу? Надтай ингээд драматаглаад байж байх гэсэн. Хоёулаа угаасаа л юм байсан. Маргалдаад эргээд нийлээдгээд Чивэг хариулж байна. Яанда энэ хоёр гэж бодож байна да. Нэрээ дэлгүүрийн нээлтнээс хойш Чивэг улам алдартай болоод аав ээж хоёрынх нь хоолны газраар хүмүүс ирж үйлчлүүлэгч нэмэгдээд тэрүүгээр зураг даруулдаг болсон байна лээ. Интернетээр ч айдолтой авахулсан зураг эдрэн тараад тэрийг нь Инсүү хараад байж байдаг. Яг л ийм үед Живэн гарч ирээд Инсүүгийн сэтгэлийг татаад байгаа юм. Гэхдээ энэ хоёрын ингээд байж байхыг чарaan хараад байж байдаг. Йой. Солонгос драм нэрээ. Дараагийн зураг авалт дээр тусдаа явхаар болж Чивэг чараантай хамт ууланд гарч зураг зурж байгаа зураг авахулахаар бол Живэн Инсүүнтэй хамт ойролцоо тосгон руу явж зураг авалт хийн гэсэн. Чивэг тэрүүхэндээ хардаад хурдан ирээрээ мэрээрээ гинэ. Манай хүнч зураг зураад тэрүүхэндээ чараантай өмнөх нэвтрүүлэг болон Живэнийг шоолж яриад өнгөрөх бол Инсүү Живэн хоёр зураг авалт айл хэдийн дуусгаад хамт дугуй унаж явнаа. Нэг сайхан модны доор амарч байсан тосгоны хоёр ихчирээд манай энэ толгод дээрээс нар жаргах сайхан харагддгийг найз охинтойгоо очиорой гинэ. Манай хоёр нэлээд оройтож очиод шууд оройн хоол гадаа идэж байгаа зураг авалт эхлэх ба Инсүү өдрийн унтлах хийсэн гэсэн. Чи өдөр унтдаг хүн дургүй үсттэй эдэргээд өмнөх дурсамжаа яриад нэвтрүүлэг одоо нэг сонирхолтой болж байсан. Чивэгийн аав ээж хоёр видео кал хийж байна. Аав ээжийн үеийнхэн ийм зүйлстэй муу штэ тий. Хинээр заалгасан гэсэн айдол ирчихсэн байдаг. Өөрт нь сайн гэж хүртэл хэлж байхад ингээд таг алга болчхоор нь аав ээжийнх нь хоолны газар ирж л дээ. Чивэгч цаашаа шууд уцаа аваад яваад өгч байгаа. Харин түрүүн л зөв зүгээр хэрүүл хийгээд байж байсан Инсүү дууга хураагаад эхэлж байгаа юм. Одоо угаасаа ажил амьдрал гэж өөр зүйл санаа зовхгүй байж болохоор энэ хоёр хоёулаа л өнгөрсөнд болсон зүйлсээ эргцүүлж шөнийг өнгөрөж байгаа юм. Өглөөс ирэхэд хинж байхгүй зураг авалтын багийнхан бэлтгэл ажиллаа хийх гээд яваад өгчээ. За дөрөв рүү орсон Чивэг унтаж байна. Өчигдрийн модны зураг шүн дуусгаж зурсан бололтой. Инсүү тэгж байгаа толгойд нь хурж өвдсөн эсхийг нь үдсэн юм шиг байгаа. Харин Чивэг нойрондоо гарыг нь натгаад авлаа. Худлаа ийм зүйлсээр дандаа унтсан эсвэл мартсан гэдэг чи Чивэг бүгднийг мэдж байдаг. Хэлээгүй юу? Өнөөдөр Инсүү ууланд гарах бол Чивэг тосгоноор явах юм. Тэгэхэд өчигдөр таарсан тосгоны эгч Живэнийг хараад өнөө толгод дээр найз охинтойгоо гарсан уу гэд асуучдаг. Нөгөө талд нь чараан тэр толгод дээр зураг авалт хийгээд тэр хоёр очисон чи камерных нь батарей дуусаад бууж батарейгаа сольцоход ирээгээд явв. Удалгүй бороо орж энэ нэг л өмнө нь болж байсан үйл явдалтай төстэй санагдаад эхэллээ. Тэгсэн тэндээс нэг нөхөр шүхрдээ ирж байна. Харвас гоблины гимшийн бололтой гэсэн Чивэг байна. Косплей хийж байгаа юм байх таа гэж. Тэгээд дотроо
Дахиад л үгүй Янсуугийн өмнөрчихлээ. Би харагдсан юм байх та гэж бодож байснаа барьж аваад үнсчихлээ.